За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд титэм цуцсны зочим хам шинж болох та бидний сайн мэддэг те зүрхний докторгүй баах зүрхний зочим шигдээс байдаг. Үүний одоо зүрхний зочим шигдээсэн бол ST сегмент өргөгдсөн болно өргөгдөөгүй шигдээс гэдэг үүний одоо стандарт эмчилгээний талаар одоо өдөртөмжийн 2 дугаар хэсгийг та бүхэндээ товч танилцуулъя. Тэгэхээр энэ титэм цуцсны зочмог хаамшинж бол ерөнхийдөө 3 хэлбэртэй гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл акут коронер синдром маань яг хөдөлсөн үед бол нэгдүгüүрт нь бол зүрхний булчин өгчээгүй бол тэр маань одоо зүрхний докторгүй баах. Хэрвээ зүрхний булчин өгцсөн бол одоо зүрхний зочмог шигдээс. Хэрвээ зүрх маань одоо гинт зогссон бол одоо зүрх гинт зогсох эмгэг гэж үздэг. Тэгээ зүрх зогссон одоо хүмүүст бол ямар зүйл тусламж үйлчлэгийн менежмент барих вэ гэхээр нэгдүгüүрт нь бол одоо бидний ярьдаг суцсан дотоорхон онцлогын эмчилгээ хийдэг газарлуул бол яаралтай тээвэрлэх хэрэгтэй. Ялангуяа бол ST сегмент өргөгдсөн зүрхний схем амьдруул хийх явцад бол эдгээрийг аль болох одоо хүргэх хэрэгтэй. Хэрвээ өвчтөн маань ухаалцсан боловч одоо схем амьдруулах явцад ухаантай болсон хэрвээ ST сегмент өргөгдсөн бол одоо PCI хийхийг зөвлөдөг. Тэгээ ямар нөхцөлд бол одоо PCI буюу суцсан дотоорох эмчилгээ онцлогоо шаардлагагүй вэ гэдэг дээр бол тухайн өвчтөн ухаангүй зүрхний одоо гемодинамик доктортой тэгтээ ST сегмент өргөгдсөн ямар нэг улс мөр байхгүй бол энийг бол тэдний дараа титэм цуцсан дотоорох онцлог эмчилгээ хийгээд байгааг бол зөвлөдгөө хэмээн Америкийн зүрхний коллеж удирдамжинд бол дурдсан байдаг. Тэгэхээр бид нар одоо ST сегмент өргөгдсөн одоо зүрхний зочмог шигдээсэн pathway буюу урсгалыг бол мэддэг те. Өөрөөр хэлбэл энэ титэм цуцсны зочмог хамшинж зөөр өгөөд за ер нь бол цаг алдахгүй зүрхний цахилгаан бичлэг хийх хэрэгтэй. Зүрхний цахилгаан бичлэг хийгээд ST сегмент өргөгдсөн бол ST сегмент өргөгдсөн гэдэг зүрхний эхо трофоны шинжилгээ давтахын хажуугаар одоо цуцсан дотор онцлог эмчилгээ хийх эмнэлэгт бол хүргэх шаардлагатай байдаг. За болж өгвөл бол цаг 30 минут 2 цагийн дотор хүргэж одоо зүрхний цуцсан дотор онцлог эмчилгээ хийвэл бол илүү үр дүнтэй гэж үздэг. Хэрвээ энэ 120 минутаас илүү хугацаас шаарддаг бол одоо бүлээн уусгах эмчилгээ хийж болдог. Бүлээн уусгах эмчилгээ бол бас ач холбогдол өндөртэй учраас энийг бас хийхийг зөвлөдөг. Хэрвээ 2 цагтаа одоо амжиж PCI хийх боломжтой бол одоо яаралтай одоо суцсан дотор онцлог эмчилгээ хийдэг гэдгийг мэдтэн. Тэгээд энэ суцсан дотор онцлог эмчилгээ хийх гээд бидний одоо стандарт эмчилгээг ерөөсөө мартаж болохгүй. Тэр юу вэ гэхээр бидний одоо сайн мэддэг зүрхний цочмог шигдээс үед баримталдаг моно зарчим гэж яддаг. Морфин, оксижен, нитрогlycerin, аспирин гэдэг. Энэ бол стандарт эмчилгээг бол хөгдөөлөхгүй одоо параллелээр зайлшгүй хийж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл титэм цуцсны цочмог хамшинж өгөөд зүрхний шигдээсэн батлагдсан бол нэгдүгüүрт нь бол өвдөлт намдах хэрэгтэй. Яагаад өвдөлт намдах хэрэгтэй вэ гэхээр өвдөлтөө бол маш симпатик мэдрэл төвчээд зүрхний одоо цохилтны мэтгийн хэрээр агших чадвар сайжирдаг улмаар одоо зүрхний сэрэмтгэж чанар сайжрах эдгээр одоо шалтгааны үр дагаврын холбооны үр дүнд бол зүрхний булчин гэмтэл гүнзгийр хэм алдагдал ихсдэг гэж үздэг. Хоёрдугаарт нь бол хүчил төрөгч эмчилгээг бол хийж явах хэрэгтэй. Тэгэхээр зүрхний цочмог шигдээсийн үед бол одоо нэгж цусан дагуулгын концентрат хүчил төрөгчийн концентрац нэмэгдэх тусам зүрхний хүчлийн талбай багасдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Гуравдугаарт нь бол одоо нитратын бүлгийн болох нитрогlycerinыг бол хилэнд ор тавих хэрэгтэй. Яагаад гэвэл нэм маань суцсыг өргөснөөр одоо тэр цусаа хангамж очихгүй ба хүчиж байгаа булчин гэсийг бас тодорхой хэмжээгээр аврах тавилан цайнаар нөлөөлдөг гэж үздэг. За сүүлд нь бол аспириныг мартаж болохгүй. Аспириныг бол цохилтын тунгаар буюу аспирин уудаггүй бол ер нь бол 3-4 ширхгийг зайлшруулж одоо өгөх хэрэгтэй гэдгийг бол мартаж болохгүй. За тэгээд эдгээр эмүүдийг одоо тухай бүрт нь авч үзвэл морфиныг бол эмнэлэгт бол хэрэгэлдэг. Яагаад гэвэл эмнэлэг нөхцөлд бол шингэлээд одоо 2-4 мг-ыг хэрэгэлдэг. Пентанил бас хэрэгэлж болдог. Энэ нь болохоор өвдөлт намдснаар болохоор одоо бас тавилан цайнаар нөлөөлдөг гэж үздэг. Хоёрдугаарт нь хүчил төрөгч эмчилгээг бол та бүхэн ярьсантай. Гэхдээ энийг бол одоо хүчил төрөгчийн сатураас 90-с дээш бол барьж явах хэрэгтэй. Яагаад гэвэл гипокси болоод титэм цуцсны чочмог хамшинжийн үед бол зүрхний
одоо булчингийн өвчлийг бууруулахаас гадна доктортой бахын одоо зөөврийг бол бууруулдаг ач холбогдолтой гэж үздэг. За хэрвээ 90-с дээш бол одоо тэр болгонд өвчл төрөгч өгөхийг бол зөвлөдгөө гэдгийг та бүхэн мэдэх баха. За нэвтргэлцрийн байдаг. Энэ бол одоо уухаар ер нь зөвлөхгүй, хилэн дор тавих юм уу, цацлагаар зөвлөдөг. Яг тэгэхээр бид нар уухаар хоол боловсруулах замд ороод шимэгттлээ тодорхой хугацаа алддаг учраас уухыг бол зөвлөдгөө гэж хэлж болно. Тийм учраас хилэн дор тавиад 5 минут одоо 3 минутаач тавьж болдог. Ерөнхийдөө анхаарах зүйл бол систлийн даралт бол 90-с дээш үед бол гемодинамик доктортой үед нэвтргэлцрийн хилэн дор тавихыг зөвлөдөг. Хэрвээ зүрхний систлийн даралт 90-с бага, зүрхний шоктой үед бол шокийг өнзгөрүүлэх одоо эрсдэлтэй учраас нэвтргэлцрийн бас зөвлөлт хэрэгтэй гэж үздэг. Яг мөн суцсан дутуугаар бас та бүхэн килограмм жинтэн бол тооцож явж болно. За тэгээд хамгийн чухал эмчилгээ болох аспирин байдаг. Энэ бол лоудинг доз буюу цохилтын тунгаар хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр цусан шууд эмчилгээний тунг үүсгэхийн тулд бид нар 3-аас 4 ширхэг аспириныг зайлшруулдаг гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ өдөр болгон аспирин уудаг бол одоо бага тунтай аспирин бол уулгахыг зөвлөдөг. За тэгээд дээрэс нь бол бид нар одоо ямар нэг тусламж үйлчлэгээ үзүүлэлт эмнэлэгт ирсэн бол эмнэлэгт хэвдэх үед бол нэмэлтээр эмчилгээ хийж болдог. Жишээлбэл одоо сайн мэддэг P2, Y12 одоо рецепторыг дарангуулагч юм бол клопидогрел, тикогрелор, прасогрел гэдэг юмуд байдаг. Энийг бол аспиринтай хамт хэрэглэх нь бол хүндрэлийг бууруулдаг. Тийм учраас та бүхэн аспирин өгчөөд дээрээс нь клопидогрел өгөх нь бас ач холбогдол өндөртэй гэдгийг бас мартаж болохгүй. Гэхдээ тархин цус харуултын түүхтэй бол одоо хэрэглэхийг бас төрөлхөн зөвлөдгөө шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Дээрээс нь одоо бид нар энэ ST сегмент өргөдөөгүй титэм сүцний цочмог хамшинчтэй хүмүүст бол ерөн клопидогрел хэрэглэх нь илүү сайн ач холбогдолтой гэж үздэг. Тэгэхээр одоо зүрхний хүндрэл болон стентийн одоо цочмог үеийн тромбозыг буулгах эрсдлийг бол буулгадаг. Хэрвээ тэр цуцсан дотор гоншлогын эмчилгээ хийгээгүй бол ерөн бас клопидогрел, тикогрел хэрэглэхийг бол зөвлөдөг гэдгийг бас мартаж болохгүй. За ST сегмент өргөгдсөн одоо шигдээсэн үед бол ерөөсөл P2, Y12 одоо рецепторын дарангуулагчийг бол хэрэглэх нь зүйтэй гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл клопидогрел өгөхөд бол хүндрэл болон стентийн тромбозыг буулгадаг. Тийм учраас ер нь бол эмнэлэгт хэвдэж байгаа үед эмчилэгч эмч маань аспирин дээр нь клопидогрел бол зайлшгүй авч явж явах нь бас зүйтэй юм болов уу гэдгийг бол хэлмээр байна. За тэгээд энийг ямар тунгаар хэрэглэх вэ гэхээр аспириныг бид нар эхлээд цохилтын тунгаар өгнө. Дараа нь одоо барих тунгаар буюу 75-аас 100 мг өргөжлүүлнэ болгоно. За клопидогрелийг бол одоо фибринол эмчилгээ хийхгүй бол бас цохилтын тунгаар 4-8 ширхгийг уулгадаг гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ фибринолийн эмчилгээ хийж байгаа бол бас одоо насыг харгалзаж үзэх тунгийг бас зохицуулах хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээ сүүлийн үед орж ирж байгаа юм тикогрел, прасогрелийг бол та нар өдөртөмжөөс бас авчиж болох байх. Монголд бас түгээмэл хэрэглэгддэг юмуд байдаг шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд титэм сүцний цочмог хамшинжийн үед бол энэ P2, Y12 дарангуулагчийг хэрэглээд PSA хийж байгаа хүнд бол зайлшгүй дуул буюу хавсарч хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ PSA хийлгээгүй байсан ч бас хэрэглэх хэрэгтэй гэдгийг бас хэлмээр байна. Хамгийн гол анхаарах зүйл бол фибринолийн эмчилгээ хийж байгаа нөхцөлд бол бас тунг зөвлөлт хэрэгтэй гэж одоо өдөртөмжин дээр тусгасан байдаг. За дээрэс нь бидний эмнэлэгт хэвдэж байгаа үед одоо сүцсаар антикоагулянт ямар байдлаар одоо тусламж үйлчилгээнд зөвлөлддөг вэ гэдэг дээр бол ер нь бол одоо бидний ярьдаг арсан доор юм уу венес суцар гепарин хэрэглэх нь бол одоо ишемийн янз бүрийн хүндрэлийг бол бууруулдаг ач холбогдолтой байдаг. Хэрвээ инвазив эмчилгээ одоо шаардахгүй бол одоо бидний бага молекул гепарин гэж ярих эноксапирин, пондапериноксыг бол хэрэглэх нь бас тустай шүү гэж хэлмээр байна. Хэрвээ одоо суцсан дотор гончлогын эмчилгээ хийж байгаа бол одоо том молекул гепариныг хэрэглэхийг бол бас зөвлөсөн байдаг. За дээрэс нь реваскуляризац хийх
гэдэг маань тэтгэм сутан дотор онцлог эмчилгээг одоо хийх хүртлээр бол эмчилгээг бас хийж явах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар ангид орон гээд одоо гепарын хэрэглэхгүй байхыг бол зөвлөдгөө шүү гэдэг дээр бол энэ дээр бас бичсэн байдаг. За тэгэхээр том молекул гепариныг бол ер нь бас эмнэлэг төвчж байгаа үед аспирин, клопидогрел дээрээс гепариныг бас өгч явах нь бас ишимийн хүндрэлийг бол бууруулдаг. Хамгийн гол нь бол тархин цус харвах юм уу, идэвхтэй цус алталтай үед хэрэглэхийг хязгаарладаг болохоос биш. Ер нь бол цус алталтай анааны эзгүй, идэвхтэй цус алталтгүй тархинд одоо цус харвсан түүхгүй бол ер нь бол гепариныг бас нэмж хэрэглэх нь зүйтэй болов гэж өдөртөмжн дээр бол бас тодорхой хэмжээгээр бичсэн байдаг. Ялангуяа ээжтэй сегмент өргөгдсөн одоо хүмүүстээр бол зөвлөсөн байдаг. За тэгээд фибринолид эмчилгээ одоо PCI хийх боломжгүй үед фибринолид эмчилгээ хийх нь бол одоо ишимийн хүндрэлийг бууруулдаг чухал ач холбогдолтой учраас ээжтэй сегмент өргөгдсөн үед бол хийхийг зөвлөдөг гэдэг бол зөвлөл өдөртөмжөнд хэвээрээ байгаа. За тэгээд том молекул гепарин яаж хэрэглэх нь бол одоо бичсэн байна. Ер нь бол эхлээд цохилтын тонго бол 3000 эднийцээр бол хийж болно. Тэгээд APTT-г бол эмчилгээний үед бол 60-аас 80 одоо секундэд барьж явах хэрэгтэй. Хэрвээ PCI хийлгсэн бол тухайн үед одоо ACT-г бид нар үзэх боломжтой бол 250-аас 300 дотор барьж явах хэрэгтэй гэж заасан байдаг. За энаоксипариныг бол 12 цаг тутамд одоо 1 мг/кг жиндэн ботож одоо цохилтын тонго явуулаад цаашдаа бол тонго багасгах байдлаар хэрэглэж болно. Fondaparinux гэдгийг болохоор бид нар өдөр болгоно одоо арьсан дээр 2.5 мг-аар эхлээд тонго нь бас зөвлөлдөж байгаа дүүлэлэг бууруулж болохыг бол зөвлөсөн байдаг. За энэ дээр бол нэмэгдээд хамгийн чухал ач холбогдолтой зүйл бол липидийн менежмент буюу цусны төхөөх тосны үзүүлэлтийг бид нар одоо хэвэн байсан ч статин эмчилгээ хийхийг бас зөвлөсөн байдаг. Ялангуяа өндөр одоо тунтай статин эмчилгээг бол одоо хүндрэлийн эрсдлийг бууруулах зорилгоор тэтэм цуцны цочмог хам шинжээ хэрэглэхийг бол зөвлөсөн байдаг. Ялангуяа бага нэвтрэлтэй липопротеидийн хэмжээ 70-аас дээш үед бол одоо өндөр тунгаар хэрэглэх нь бас ач холбогдолтой гэж зөвлөсөн байдаг. За тэгээд энэ нь бол ямар ач холбогдолтой вэ гэхээр бид нарын одоо зүрх цусны одоо хүндрэлийн эрсдэл гэж байдаг тийм. Одоо үүнээс гадна тархин цус харах юм уу, цус сатуурлын эрсдэл улмаас үүсч байгаа хүндрэлийг эрсдлийг бууруулах зорилгоор одоо статин эмчилгээ хийдэг. Хэрвээ статин эмчилгээ хийх боломжгүй бол одоо липид бууруулах ямар нэг эмчилгээ хийж болно. Энэ дээр нь бол эзотимиб инклирисан гэдгийг та бүхэн мэдж байгаа хаа. За тэгээд энэ дээр бол одоо бидний эмнэлгийн практикт эзотимиб бол хэрэглээ нэвтэрсэн байгаа. Энийг бол хэрэгжилж болно. Гэхдээ энэ бол цусан тгшээсний хүчлийг нэмэгдүүлэх. Энэ Evolocumab, Lerocumab нь бол одоо моноклонал эсрэг бий учраас манайд бас төдийлөн хэрэгэлдэггүй. Энэ статин эмчилгээ болох одоо атароостатин, розовостатиныг бол өндөр тунгаар бол атароостатин 40-с 80 мг-аар хэрэгэлдэг, розовостатин 20-с 40 мг-аар хэрэгэлдэг тийм. Ийм одоо өндөр тунгаар бас хэрэглэх хэрэгтэй шүү гэдэг бол өдөртөмжөнд тусгасан байдаг. За тэгээд энэ эмнэлэгт хэвдэж байгаа үед бол липидийн одоо хэмжээг яаж менежмент хийх вэ гэхээр ер нь бол тэтэм цуцны цочмог хам шинжтэй ээлдээл нь 70 мг/дл-с их бол өндөр тунтай статин бол хэрэглэхийг зөвлөдөг. Хэрвээ 70-аас бага 55-аас 69-ийн хооронд бол одоо бас тодорхой өдөртөмжийг харж хэрэглэх нь бол зөвлөсөн байдаг шүү. За тэгээд дээрээс нь нэмэгдээ бид нар бета хориглогчийг бас эмчилгээнд авч болдог. Яг тэгэхээр бета хориглогч маань зүрхний цохилтын тав бууруулах учраас янз бүрийн одоо зүрхний хориггүй ИЭП одоо төдийлөн буураагүй өвчтөн бол одоо тэтэм цуцны цочмог хам шинжтэй хүмүүс бета блокаторыг бол хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Энэ нь бол одоо инфарктын одоо дахиж
дахин хэм эрсдлийг бууруулдаг, ховдлын одоо хэм алдагдлыг бууруулах учраас эмчилгээний зорилгоор хэрэгэлдэг байгаа. Дээрээс нь бидний одоо RAS тарангуулагч эмчилгээ гэдэг ACE-ийг бидний ARBM-ийг бол бас тодорхой хэмжээгээр хэрэглэх зүйтэй гэж үздэг. За тэгээд энд нэмэлтээр болохоор зүрхний одоо цочмог шигдээсийн хүндрэл тэр дотор ST сегмент өргөгдсөн хүндрэллийн нэг нь бол зүрхний шок байдаг. Зүрхний шок бол ер нь ST сегмент өргөгдсөн хүмүүсийн 10% тохиолдолд 40-50% нас баралтай байдаг. Тийм учраас эмнэлгийн нас баралтын одоо ихэнх үеийг зүрхний шок эзэлдэг. Энэ үед бол бидний гол барих зүйл бол ерөнхийдөө гипоксиг засахын тулд сатурацийг одоо тий хамрын уурс, маск, эсвэл ууттай маск ч юм уу сатурацийг 90-с дээш барьж явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол одоо ховлын үйл ажиллагаа дэмжихийн тулд бидний сүт сагшаах ч юм уу одоо амь тарай гэж ярьдаг одоо норепинефрин, адреналин топаминыг бол одоо эрчим дэмжлэгэнд бол пампаар хийхийг бол зөвлөдөг. Бүр болохгүй бол одоо ховлын үйл ажиллагаа сайжруулахын пила одоо интраарт баллон памп, ECMO гэдэг зүйлүүдийг хэрэглэдэг. Энэ нь хамгийн гол нь болохоор манай улсад одоо өнөртгөө шалтгаалan төдийлөн хэрэглэх боломж нь хомс учраас бас бодолцох хэрэгтэй байдаг. Тэгээд зүрхний шокын үед бол эдгээрийг хэрэглэх нь бас ховлын үйл ажиллагааг сайжруулаад нас баралтыг бууруулах ач холбогдолтой шүү гэдгийг бол өдөртөмжн дээр дурдсан байдаг. Ялангуяа зүрхний шокын үед болохоор одоо PCI бол хийдэг. Дээрээс нь бол энэ ховлыг дэмжих төхөөрөмжийг бол тодорхой хэмжээр хэрэглэдэг шүү гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Тэгээд дараагийн дугаараар болохоор одоо реваскуляризац эмчилгээ буюу сүцэн дотор онцлог эмчилгээ дээрээс нь KVG эмчилгээний одоо энэ өтөр дэмжээ өргөжлөл болгоо ярина. Тэгээд та бүхэн анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд Facebook хуудсыг даах бол энэ хуудсыг та бүхэн даахыг зөвлөж байна. YouTube хуудсан дээр бас тавигдж байгаа. Энэ нь бол одоо эмч болох гэж байгаа анагаахын оюутан өрх сумын эмч нарт дотор зүрхний эмч нарт одоо эрүүл мэндийн боловсрал олгох зорилгоор хийгдэж байгаа одоо бид контент болно. Тийм учраас одоо энгийн иргэд маань ахгүй ухаанаар хандж дур мэдэн эмчилгээ бас хийхгүй байхыг бол зөвлөж байна. Тэгээд эмнэлгийн мэргэжилтэн бол одоо мэдлэг ур чадвараа авахгүйх ухаанаар сайжруулаад Америкийн зүрхний коллеж болон Америкийн зүрхний нийгэмлэгээс гаргадаг одоо 2025 онд батлагдсан зүрхний цочмог хамшинжийн үеийн менежментийн одоо удирдамжийн хэсэгчлэн ярьж байгаа шүү. Тэгээд та бүхэн ойлгоорой. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.